Би саяхан нэг найзтайгаа видео кол хийж байгаа. Тэгээ сони юу вэ гэхээр мань чинь нэг юм гоё удирдлагатай машин аваад гэдгсэн чинь аа том болооч гэнэ. Тэгээ би чадахгүй гэсэн. Тэгээ бас юм өөрхөн чихрийн шижин биш ээ. Чихрийн тавгийн чихрийн тавг авсан. Тэгээд энэ дотор манай крашийн намайг гэх сэтгэл байгаа. Юу ч байхгүй гэсэн үг. Хоосон. Тэгээ зүгээрээ. За Groundhog Day, Happy Death Day энэ төргээд нэг өдөр нь ингээд дахин давтагтаад идэг кинонууд байдаг шүү дээ, тий. Сайхан би бүр яг Netflix-ээс амар хөрхөө яг нэг team тэгээд аимшигын дуу Япон кино олж үзсэн байхгүй юу? Remember юм уу? За Remember юм да. Ийм нэртэй Япон 2022 онд нээлттэй хийсэн нэг ийм кино олж үзсэн. Тэгээд амар хөрхөн кино байсан. Тэгээд угаасаа ийм slasher бас аимшигын төрлийн жанрын кино байхгүй юу? Тэгээд угаасаа тий гол дөрүүд маань ахлах сургуулийн хүүхдүүд. Тэгээд ахлах сургууль дээр одоо сургууль дээр нь үйл явдал нь өрнөдөг. Тэгээд угаасаа л яг Япон тэгэнгүүтээ ахлах сургуультай холбоотой ахлах сургуулийн тохиолж байгаа үйл явдлыг харуулж байгаа юм шиг кинод байнга л гоё байдаг шүү дээ. Тэгээ уусаа Япон кино болохоор бас юм судалгаа мэдээлэл энэ төр бол айгүй бага. Тэгээ бас нэг амар од болж амжаагүй кино юм шиг байлээ. Ямар ч үс энэ киног та нарт өнөөдөр танилцуулах гэж байгаадаа би бүр айгүй баяртай байна. Тэгээ за шууд хэдүүлээ. Mountain Dew-гээр хоолоогоо чиглээд бичлэгээ эхлүүлье. Фокус авч гинөө. Ой, хүүе. За. Өнгөрсөн. Сүгэрш байлаа энэ зүуд байтэн бичний тэр дур булам төрх харсан чинь мас орн ганцуургаад ганц гурав номер чинь нугур чинь нуруу чинь төгс эй bad bitch зурх чинь төгс чамд хэл хүүхс мөр шүт. Тэгэхээр кино маань нэг тийм сүх барьцсан хүнээс зүхтаагаад явж байгаа чихмэл барьцсан жоохон охины зурглаараа хэлж байгаа. Зүхтааж явж байгаад нэг байшин руу орж нуугдаж чадсан ч гэсэн аргагүй байдалд орж мухардаад алуулж байгаамаа. Энэ явдлаас нэлээд хэдэн жилийн дараа буюу одоо цагт харин манай киноны гол дүр болох Асука гэж 10 жилийн охин ээжийнхээ хийж өгсөн өдрийн цайг цөнхүүлсэн шигээ сургууль руугаа явж идэг. Ээж нь айгүй хөөрхөнтэй найзуудтайгаа хуваагаад идэрээ гэж дандаа л нэлээд их хоол хийж өгч явуулд юм бэлээ. Даанч манай Асука болохоор сургууль дээрээ ганц ширхэгч найзгүй жоохон ганцаарддаг төрлийн охин гэх юм уу. Ямар ч л байсан сургууль руугаа явж явах замд нэг юм муур автобусанд дайруулж өгөхээд за бас Асука гадаа сууж явах үеэр нь сургуулийнх нь энэ одоо худаг юм байлгүй те. Худагнаас нь ингэж бөөн цустаагаар авираад гарч байгаа зураглал харагдахаас гадна сургуулийнх нь номын сан чин мангар сэжигтэй ингээд арын талбайд ямар нэг юм булцсан зогсож идэг. Юм булаа зогсож байгааг нь гайхаад харж исэн чин ард нь нэг сүнс юм уу юу нэг юм охин гарч ирээд та миний биеийн хэсгүүдийг олоод өгч болох уу гэснээ эргээд харсан чинь байхгүй болсон байдیں۔ Энэ байдлаараа хичээлэн дуусаад Асука гэртээ хараад унтах байгаа штэ те. Тэгсэн чин гинэт удсанд нь чи яагаад улаан үнийг улаан өнгөтэй гэдгийг мэдхүү гэж танихгүй дугаараас мессеж ирж идэг. Тэнийг юм асуудаг хар хүүр байдаг. Яагаад улаан бүргэрийг улаан бүргэр гэдэг юм. Тэгснээ учир нь цуснд живдсэн болохоор чи баригдвал цуснд живэх болно. Чи яагаад мессеж харахгүй байгаа юм. Мессеж хар энэ төргээ балаа юм бичээдсэн болохоор нь Асука утсаа ширээн дээрээ тавьчаад унтаад өгнөө. За тэгээд унтаад сэрсэн чин сургуулийнхаа ард талын сүмийн дотор сэрхээс гадна тэдний ангийн өөр 5 хүүхэд бас хамт тэр сүм дотор байж идэг. Бөөнөрөө л гайхацгааж байгаа байхгүй те. Угаасаа юу болчвоо. Би яаж энд ирснээ ерөөсөө санахгүй байна энэ төргээл те. Тэгээд за хамгийн түрүүнд Ацуши гэдэг нэг юм хичээлдээ ирэхгүй хэдэн сар таслаад гэртээ PUBG тоглоо суугаад байдаг байсан тийм баачкан энэ тэнэг пранкэнд чинь би оролцохгүй гэж төрүүлж гарч явж байгаад нэг юм үл үзэгдэх юмд алуулаадахдаг. Манай дараас нь гараад харсан чинь бийг нь бүр голоор нь 2 уугаад алдсан байвал яах уу галзоо. Удалгүй яг тэр алсан юм нь манай эд рүү бас чиглээд сургуулийнхаа хашаанаас гарах гэсэн чинь хашааных нь хаалга угаасаа нээхийн аргагүй төгжээтэй байх нь ойлгомжтой. Улмаар бөөнлөн болж зугтаан сургууль руугаа орж чадсан ч хамгийн түрүүнд нэг гавл хүүхэд нь баригдаж алуулаад дараа нь дахиад нэг охин нь алуулаад гээд нэгээрээ алуулж хагаад хамгийн сүүлд уг нь Такахиро гэж сургуулийнхаа одоо Starboy юм да нэг team guy Асукаг маань чадлаараа л хамгаалсан ч гэсэн өөрөө ч алуулаад Асука маань ч гэсэн алуулж байгаамаа. За тэгээд угаасаа маргааш өглөө нь Асука 9 минут сэрж байгаа байхгүй. Тэгээ за ашгүй дээ зүгээр зүүд байсан юм байлгүй дээ гэж сургууль руугаа явсан ч яг нэг муур автобусанд дайруулж өгөхээд сургууль дээр нь болж байгаа юмнууд нь ч гэсэндээ бүр яг өчигдрийнхтэй таарад давтагдаад байдгийг. Хамгийн гол нь өчигдөр шүн тэр сүмд байсан 5 хүүхэд ч гэсэн тавуулаа өчигдөр юу болсныг санаад байгаа юм байна лээ. Тэгээ за шууд тэр нэг гавл хүүхэд нь энэ сургуультай холбоотой нэг body search гэдэг нэг юм домог
дуу яриа гэх юм уу тийм маягийн юмыг тэднэрт хэлж өгдөг. Ерөөсөө л амар энгийн сонгогдсон хүмүүс сургуулийн эн тэндээс тасарсан биеийн хэсгүүдийг олж нийлүүлж бүтэн хүм бүрдүүлэх ёстой. Биеийн хэсгүүдийг олж дуусгах хүртэл яг тэр өдөр нь дахин давтагднаа л гэсэн ерөнхий киноны мань гол үндсэн дүрэн баггүй юу. Угаасаа яг тэр нөгөө нэг сэрдэг сүм дотор нь ийм хүний оромтой авс байгаа юм байна лээ. Тэгэл за тэр шөнөө манай эд хичнээн тэр улаан охиноос айж байгаа ч гэсэн өөр арга байхгүй штэ. Хит хуваагдаад тэр биений эсүүдийг олох гэж явахдаа Такахиро Асука хоёр нэг ийм рэндом ангийн аквариум дотроос хамгийн ихний биеийн хэсэг буюу баруун гарыг сайхан амжилттайгаар олж байгаа юм аа. Бас нэрээ тэр аквариум дотор нь Son application-ы лого байна лээ. За Son application-ы тэг болон сонгодог төрлийн үйлчилгээнүүдийг танилцуулж байна. Тэг үйлчилгээ нь болохоор Son app байршсан бараа болон үйлчилгээг сонгоод 15 хоногийн зайтай 5% төлөх нөхцлөөр худалдан авалт хийх боломжтой төрөл нь байгаа. Хамгийн гол нь хүү байхгүй, шимтгэл байхгүй, эхний төлөлт хийх шаардлага байхгүй бөгөөд 2 сая төгрөг хүртэлх үнийн дүнгээр худалдан авалт хийх хэрэгтэй. Харин сонгодог үйлчилгээ нь болохоор мөн адил Son Shop-т байрлах бараа болон үйлчилгээг урт хугацаанд буюу 1-ээс 15 сарын хугацаанд дараа төлөх нөхцлөөр худалдан авалт хийх боломжтой. Хамгийн гол нь эргэн төлөлт хийх өдрөө өөрөө сонгодог. За бас эхний төлөлт хийх шаардлагагүй. Тэгээд 3 сая 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалт хийх хэрэгтэй. Тэгээ ямар ч байсан манайхан description дээр байгаа линкээр ороод Son application-ыг татаж аваад сонирхороо эсвэл мөн адил description дээр байгаа Facebook page руу нь явж ороод илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой байгаа шүү. Зэлийг нь гаргачлаа. Төлөлтийн 5% нөхцлөөр тохируулсан. Урьдчилгаа. Хүү юу ч аваагүй. Хараа. Тав. Нэр яараа. Баярлалаа. Ямар ч ингэж цогцсны баруун гарыг олоод буцах цамдаа өнөөх улаан охинтой ноцолдож моцолдоод бөөл юм болж байгаа штэ тий. Тэгээ манай Такахиро бүр чайд заяа нөгөө охиныг тэрж авснаа хан саваад алаадах тий. Let's see replay арай. Oh, wow. Frames it. Bam, that's right on the side of the head. Мэдээж даанч улаан охин өхгүй л дээ сүнс штэ тий. Тэгээд Такахиро алуулж байгаа юм. Тэгээд тэрнээс гадна гавл залуу маань ч алуулж байгаа юм. Асукаг гараа барьцсан явж байхад нь туслах гэж байгаад босод октод маань ч өгчөж байгаа юм. Гэхдээ л Асука яаж иж байгаад яг алуулахынхаа өмнө тэр гараа авсан даваачиж хийж чадсанаар одоо видео тоглоомоор бол эхний трофигоо, эхний point тоож гэх юм уу тий цуглуулж чадж байгаа байхгүй юу. Ямар тааж маргааш нь Асука өнөөх автобусан доогор ороод өгчдөг муурыг төрүүлээд аврах гээд очисон чинь Такахиро бас яг тэр муурыг аварж идгээс гадна угаасаа манай нөгөө хэд бас те хүрээд ирцэн өчигдөр мундаг ажилцгаасан шүү. Эхний хэсгээ олж авсандаа хийж чадлаа шүү дээ хэдүүлээ гэд ер нь бол нэг ёсондоо манай хэд айгүй гоё найзууд болсноор Асука амьдралдаа анх удаага нэг тийм гоё халуун дулаан найзын хүрээлэлд орсон мэдрэмж авж байгаа айгүй хөөрхөн. Тэгэл ёстой янзын сайхан бөөндөө нийлээд нэг юм аимшиг кино биш юм айгүй хөөрхөн ромком үзэж байгаа юм шиг мэдрэмж төрүүлэхээр сценүүд явж маваад зүгээр л ер нь айгүй хөөрхөн байт юм аа манайд те. Тэгээ за бас яг нөгөө нэг тэр хичээлдээ ирдэггүй Ацуши гэж гаийн тухай хідүүлээ Такахирогоо сонсдог нь Ацуши Такахиро хоёр дунд сургуульд байхдаа хамтдаа сакс тоглодог айгүй сайн найзууд байсан юм байлээ. Ацуши уг нь мэрэгжлийн тамирчин болох мөрөөдөлтэй байсан ч гэсэн яг бүр нэлээд том дасгалжуулагч нарын одоо тийм нүдэн дүртөөд за бараг л мөрөөдлийн сургуульдаа орхон дээ гэд яг тэндээ бас багтан тоглохоор болцсон байжсэн чинь айгүй хүнд бэртэл аваад тэгэл ерөөсөө тэрнээсээ хойш бэртлээсээ хойш огт гэрээсээ гарахаа болцсон юм байна лээ. Уг нь бол одоо тэр бэртэл нь эдгрээд саксаа тоглож болохоор болцсон ч гэсэн стил тэгээд те бүх юмд гутрангаар ханддаг хичээхийг хүсдэггүй ч гэх юм уу тийм л болцсон байгаа гэсэн үг. Тэг угаасаа манай бусад хэд маань сургуулийн барилгынхаа ерөнхий газрын зураг энтрийг нэг бүрчлэн тоолоод шүн болгон хайлт хийсэн өрөөнүүдэд тэмдэглээд амар хичээгээд ахад Ацуши ганцаархнаа зүгээр сайхан дээвэр дээр гарч хэвтчээд юунд нь ч оролцохгүй л байгаад байгаа байхгүй юу. За тэр газрын зургийн хувьд гэх юм бол айгүй хөөрхөн заяа. Манай нөгөө хэд нөгөө гавл маань те хамаг төлөвлөгөөг л сэдэж байгаа байхгүй юу. Улаан охин угаасаа чимээ чагнажил биднийг олж байгаа. Тэгэхээр хідүүлээ сургуулийн спикерүүдээр мангар чанга дуу тавихын хажуугаар хамгийн спортлог нэгнийгээ өгөөш болгож гүйлгээд үлдсэн хэд нь хоорондоо станцаар мэдээлэл дамжуулах байдлаар нэг нэгээрээ салаад өрөөнүүдэд нэгж яа гэдэг төлөвлөгөө. Тэгснээ угаасаа спикерээрээ рок н рол дуу тавьж
явж байгаа болохоор энэ ажиллагаагаа рок н рол ажиллагаа гэж нэрлэж байгаа юм байлээ. Угаасаа тэр өгөөшөөрн тэгээ сакс тоглолтгоор Такахиро гүгээд үлдсэн хэд маань хуваагдаад нэгжиж байгаа. Такахиро баригдсан ч гэсэн угаасаа өхгүй штэ те. Яг өхөн л дээ зүгээр яг жинхнээсээ өхгүй маргааш нь төрдөгтөө буцаал амилчих болохоор зөвүүл төлөвлөгөө байгаа юм л та. За бас яг нөгөө нэг салж явж байгаа нь болохоор хэрвээ ганцхан амтай байсан бол маш буруу тэнэг сонголт. Гэхдээ манай хэд угаасаа л бүгдээрээ хязгааргүй амтай болохоор салж яваад олон газраар хайлт хийсэн нь ухаалаг шийдвэр одоо болж таарж байгаа маа. Яг энэ маягаараа хичнээн бүгдээрээ л шүн болгон алуулж исэн ч гэсэн айгүй амжилттай нэг нэгээр өнөөх биеийн эсгүүдэд цуглуусаар байгаад ер нь л за зүгээр маш үр дүнтэй ажиллаад байгаа байхгүй юу. Сүүлдээ нэг шүн уг нь бол Такахиро нэг хөл олцсон аваад явж исэн ч гэсэн яалтчгүй авс руу аваачиж дийлэхэргүй болцсон байжсэн чинь дээвэр дээр хөвтөөдөөс нөгөө Ацуши чинь эцэст нэг юм туслах гээд буугаад ирсэн заяа айгүй хөөрхөн. Тэгээд Такахиро улаан охиныг саатуулах үеэр Ацуши хамаг хурдаараа хөлийг авсан даваачиж хийснээр одоо ингээд манайд толгооноос бусад бүх эрхтнийг нь цуглуулж чадж байгаа маа. Маргааш нь тэгээд сайн ажиллацгаас юм чинь хэдүүлээ баяраа тэмдэглэцгээе гэд бүгдээрээ хичээлээ таслангуудаа далайн эрэг дээр очиж амарцгааж идэг. Тэгээд нэрнгээсээ л бүр яг нэг юм аимшиг кино биш юм шиг айгүй хөөрхөн заяа. Ингээд сүүлдээ за тэгээд бүр охтуудын хоргоогоод байсан нөхдүүдтэй манай гурав нийлж зодолдоод арай л олон хүн байгаад одоо барахгүй байгаад байсан болохоор сүүлдээ зугатаагаад зүгээр л ястай те амар гоё юм мартагдчихгүй дурсамжуудыг хамтдаа бүтээлцэж байгаа байхгүй юу манай хэд. Гэхдээ за даанч дараагийн хэд хоногтоо нөгөө сургуулийнхаа бүх өнцөг булан шалгаад дууссан ч гэсэндээ толгоог нь бүр яагаад ч хаанаас ч олж чадахгүй гадайсан болохоор орой болохоос өмнө яг нөгөө нэг те олон жилийн өмнөх охины алуусан гэгддэг байшингаас ямар нэгэн сэжүр олох гээд ирж байгаа юм. Яг тэдний сургуулийн ард нь байдаг тэр барилга дотор нэлээд олон жилийн өмнө нэг тийм хүн амны хэрэг гарч исэн юм байлээ. Жохон яг тэдний сургуулийн бага ангид сурдаг байсан нэг жохон охиныг алаад тэгээд биеийнх нь хэсгүүдийг мангар олон хуваагаа цогцсыг одоо энэ тэнд нууцсан. Тэгээд хамгийн гол нь угаасаа яг нилээн дээр тэр хэрэг нь болоод тэгээд цагдаа нар дараа нь мөрдлөг хийхдээ цогцсных нь бүх тасарсан хэсгүүдийг олсон ч гэсэндээ одоо хүртэл ганцхан толгойг нь л олж чадаагүй байгаа тийм хэрэг юм байна лээ. Тэгэхээр толгойг нь олноо гэдэг бол манай эдэд ч гэсэндээ айгу тийм амархан байхгүй нь ойлгомжтой л баг л та. Ямар ч л байсан тэр хэрэг гарсан байшин руу н ороод янз бүрийн юм хайж явж байхдаа охины яг амьд байх үеийнхэн зураг энтрийг олохоос гадна ер нь бол тэр охин нь тухайн үедээ тэдний сургуулийн охин байсан ч гэсэндээ айгу бие муутагаасаа болоод байнгын л гав ганцаараа сургуулийнхаа имлэг дээр байж идэг ангийнхаа хүүхдүүдтэй хамт тоглож моголж чаддаггүй охин байсан тухай хэдүүлээ мэдэж авж байгаа. Тэгэхээр тэр байшин нь бас нэг юм одоо ашиглагдгаа болцсон ч гэсэндээ тухайн үедээ сургуулийн имлэг маягийн байшин байсан юм шиг үлээ. Тэгээд тэр нэг тэврээд яваад идэг чихмэл тоглоом нь л хөөх юм яг цор ганц найз нь байсан болж таарж байгаа байхгүй юу тэр охины. Тэгээд тэр чихмэлдээ бүр Эмили гэд нэр өгсөн байсан юм байна лээ. Ингэж янз бүрийн юм хайж явж байгаад манай хэд нэг юм ханан дээрээс нь ингээд дээгүүр нь модоор хадаад хайцсан нууц хэсэг олоод тэрийг нь онгойлгосон чинь дотор нь тэр чихмэл Эмилийн дүрээрээ байж идэг ч гэсэн нэг эргээд харсан чинь Эмили ор сурггүй алга болцсон байдгийн. Тэгээ за нөгөө нэг гавал маань орилж чаралж айгаад манайд тэр байшингаасаа гарч байгаа маа. Оройн дахиад хайлтаа хийсэн ч ёстой бүр яг үнэнгээсээ л үнэхээр сургуулийнх нь хашааных нь хаанч тэр толгойн байдаггүйгээс гадна энэ удаад тэднийг улаан охин биш чихмэл Эмилигийн томорсон хувилбар нь алхаар хөөж идэг. За тэгээ маргааш сэрээд сургууль руугаа явхад нь нөгөө нэг муурн байдаг газраа байхгүй төрүүлж буунгуудаа автобусанд дайруулад өгцөн байхаас гадна тэдний дунд байсан нөгөө нэг сурагчдын зөвлөлийн ахлагч охин нь ор сургаггүй алга болцсон байдیں۔ Ангийнхаа бүх хүүхдүүдээс Ри хайцсан юм бэ гэд асуусан ч гэсэн Ри гэж хий юм бэ энтэр гэд Ригийн оршин тогтнол нь бүр хумхын тоос шиг арчигдсан байдгал гэсэн үг штэ тий. Тэгээд за өчигдөр юу боллоо гэд эргүүлээд бодоод үзсэн чинь Ри ганцаараа алуулахдаа нөгөө
нэг Эмилид идүүлээд үхсэн байхгүй юу. Бусд нь бол яг идүүлгүүгээр арай өөр замаар үхсэн те. Тэгэхээр хэрвээ манай эд Эмилид идүүлчих юм бол тэр хязгааргүй дахиж төрдөг амин ажиллахгүйгээр нэг мөсөн үхнэ л гэсэн үг болж таарж байгаа галзуу. Гиснээс бас нэрээ тэдний сургуулийн нөгөө нэг номын сан чинь киноны эхлэлд сургуулийн ард юм болцсон зогсож исэн шүү дээ те. Тэрнээс гадна тэд нарыг номын санд янз бүрийн төлөвлөгөө энтрээ яриад байж хахад нь байнгын л тэр номын сан чинь энэ тэндээс нь ингээд сэжигтэй хараа зогсож мөксөд исэн байхгүй юу. Тэгэхээр н Асука угаасаа одоо ингээд мухардсан байгаад байгаа болохоор хариулт хаах гээд энэ номын сан чинь нэг л юм мэдээд байна гэж бодонгуудаа шууд өөр дээр нь явж очиод бид нэр ийм body search хийж байгаа гэд хамаг нөгөө нэг болсон үннээ хэлсэн чинь энэ номын санч гэсэндээ залуудаа гэх юм уу да одоо 10 жилд байхдаа яг энэ body search-ийг хийж исэн болж таардیں۔ Ер нь бол body search хийж дууссаны дараа body search-нд оролцсон бүх хүмүүс тэр body search хийсэн бүх дурсамжаа мартдгийн байна лээ. Тэгээд энэ номын санч body search хийж ийснэ яг бүрэн бүтэн нарийн детейлний санахгүй байгаа ч гэсэндээ ямар нэгэн байдлаар одоо нөгөө deja vu энтер гэдэг нь шүү дээ тий. Тэгээд одоо тийм маягаар хальт санаад байдаг болж таарж байгаа. Асука яг шууд асууж байгаа байхгүй юу? Body search дууссаны дараа тэгэхээр би ингээд хамт body search хийсэн найзуудыгаа ч гэсэн ор тас мартна гэсэн үг өө гэхэд тийм ээ. Хамт бүтээсэн дурсамжуудаа бүгдийг нь мартаад body search дууссаны дараа таад буцаал танихгүй хүмүүс шиг харилцаатай болно гэж хариулснаар амьдралдаа анх удаага амар сайн найзуудтай болоод өчнөө гой дурсамж бүтээсэн Асукад бол айгүй хүн дээр тусах нь ойлгомжтой шүү дээ. Ямар хэцүү юм бэ? Цусаараа тэгээ. Тэгээ яг энэ номын санчаас сонсон юмныхаа тухай бусадтай арай хэлж чадахгүй эхний ээлжинд Такахирод хэлсэн чинь угаасаа Такахиро Асука хоёр бас биендээ жоохон сайн байгаад байгаа байхгүй юу? Такахиро тэгээд амар хөөрхөн зүгээрээ би хизээч чамайг мартахгүй. Энэ бүхэн дууссаны дараа би чамайг заавал олно. Чи бүх юмаа хаяад өөр орн руу зүхтаацсан байсан ч гэсэн би чамайг заавал олно. Би чам таартай гэж хэлээд сургуулийн форумныхоо өөрийнхөө хавчаарыг Асукад өгөөд энэ нотлохоо нь болгоё хэмээн. За тэгээд үнсэлцэн. Вөө гашуун байна. Ямар хөөрх юм бэ? Энд ч одоо аим шиг гинэ биш үү? Тэгээд догтлуулаад. Ер нь бол хосуудад датаархдаг тэгээд сална штэ гэж боддог хүний хувьд хэлэх юм бол энэ хоёр датаарахгүй байна. Тэгээд та хоёр салахгүй. Эмээ өвөө болтлоо ханилан жаргаарай миний хөөрх хоёр найз. Ямар ч л байсан орой нь боллоо. Асука тэр нөгөө нэг толгой хаана байж магадгүй вэ гэдэг нэг юм таамаглал гаргаж байгаа байхгүй юу? Нилээ хоногийн өмнө нэг удаа живж үхэж байхдаа Эмилийг харахад Эмили ингээд толгой нь төрүүлээд усанд живжсэн гинэ. Ингээд доошоо харцсан. Тэгэхээр Эмилигийн толгойн дотор яг нэг юм хүнд юм байна л гэсэн үг шүү дээ. Тэгээд Эмилигийн толгойн дотор тэр толгой нь байж магадгүй гэж таамаглаж байгаа юм байна лээ. Даанч тэгээд одоо нөгөө Эмили чинь мангар том мангас болцсон шүү дээ. Яж итл идүүлчүүл тэгээ нэг мөс өгчих гээд те. Тэгэхээр манай хэд маш сайн төлөвлөгөө гаргах ёстой л болчихж байгаа юм л та. Тэгээд за яг сайхан Эмилид зориулаад өрх энтер бэлдээд байж хахад нь нөгөө хэд нь хөөрхийтэй нөгөө body search-өө дуусгачаад нэгнийгээ санахгүй гэдгээ мэдэхгүй энэ body search-өө дуусгачаад баяраа тэмдэглэж дахиад нэг удаа 70 эрг орон шүү энтергээл хөөхөө юм яриад байдээ ба ямар хэцүү юм бэ. Тэгээ за ингэ байж хахад нь өстой тун удахгүй Эмили дайрж орж ирээд яг тэр процессто гавл идүүлсэн ч гэсэндээ уг нь бол төлөвлөгөө нь амжилттай болоод Эмилийг хананд гинжилж чадж байгаа юм. Даанч тэр гинжилсэн гинжээ түгжиж амжихаас өмнө Эмили Асукаг барьж аваад яг идэгч хахад нь өөр нэг охин нь аврах гэж байгаад өөрөө алуулж идүүлээд ханнаас нь салахгүй гэж аргацаах замдаа Ацуши ч гэсэндээ идүүлээд эцсийн эцэст Такахиро Асука хоёр л амьд үлдэж чаддаг.
Тэгээд за нэг юмыг тодорхой болгоод өгье. Асукагаас бусад бүх дөрүүд маань Эмилид идэвлж байгаа шүү дээ, тий. Гэхдээ Асука одоо Эмилид идэвлэлгүйгээр амжилттайгаар толгойг нь авсан даваачиж хийгээд бади сорьжтой ялж чадвал хэдий ой санамжуудаа мартаад сэрэгч гэсэн манай бусад хэд өөхөхгүй үг гэх юм уу? Маргааш нь үргэлжлэхэд амьдараа сэрнэ гэсэн үг байхгүй юу? Тэгэд тийм болохоор Асука найзуудынхаа төлөө үнэхээр л өчүүхэнч бууж өгөх санаагүйгээр хамаг чадлаараа Эмилитэй үзэлцэж сүүлдээ бүр Эмилийг дээлж алж чадсанаар биеийн эсхүүдийн сүүлчийн хэсэг буюу толгоогоо аваачиж авсандаа хийнгүүтээ одоо зүгээрээ би чиний ганцаардлыг маш сайн ойлгож байна. Одоо цагдаа нар чиний толгойг олчих болохоор чи амгалан нойрсож болно гэж хэлээд авсаад ирлээд ундаад өгч байгаа. За тэгээд маргааш нь болоход Асука өчнөө олон хоног бади сорьж хийсэн тухайгаа шинээр танилцсан найзуудынхаа ч тухай бүгдийг нь мартаад байдгал нэг гунигтай өдрөө эхлүүлж байгаа юм. Зурагтаар нь нэг юм гарч идэг нь цагдаа нар өчнөө олон жилийн дараа эцэст нь нэг юм алуусан охины цогцсны толгоон хэсгийг нь олсон байдаг. Асукаг сургууль дээр очиход угаасаа л манай нөгөө хэд маань нэгнийгээ санахгүй штэ тий. Гэхдээ хувь тавилангарч гэх юм уу сургуулаас гадуурх нэг үйл ажиллагаанд рандмаар тэдний ангийнхнаас хүүхдүүд сонгоход яг манай 6 зургуулаа сонгогдчихдээ. Тэгээд за хичээлээ тараад тэр ажиллагаа руугаа явж исэн чинь Асукагийн карманаас нөгөө Такахирогийн үгсэн хавчаар нунаад ирдэг юм байгаа үсттэй. Такахиро тэрийг нь харчаад бүх дурсамжаа санаад Асукад хавчаар аваачиж өгөнгүүтээ би чамайг олчлоо гэж хэлснээр Асука ч гэсэндээ ой санамжаа эргүүлээд авчиж байгаа юм. Манай хоёр те эмээ өвөө болтлоо хамт байна гэж би хэлсэн шүү дээ те. Заавас кредит хэсэг дээр нь манай 6 нөгөө хичээлээс гадуур үйл ажиллагаан дээрээ хамтдаа хуулцсан зураг нь харагдаж байгаа байхгүй юу те. Тэгээд тийм буюу угаасаа Асука Такахиро хоёр ой санамжаа сэргээсэн юм чинь дараа нь одоо бусдынхаа ч гэсэндээ ой санамжийг сэргээсэн байх өндөр магадлалтай. Тэгэл те кино маань ингээд айгүй хөөрхөн аз жаргалтайгаар дуусж байгаа маа. За тэгээ кино маань энэ дөрөв өндөрлж байгаа юм. Тэгээд яг аимшиг ч гэсэндээ бас айгүй хөөрхөн юм догтлуулмаар кино байсан. Тэгээд энэ кино маань 1 цаг 37 минут буюу 97 минутын урттай кино байсан. Тэгээд ер нь бол миний тоосноор бас хөөрхөн олон зочиодог хэсэг байсан. 9 зочиодог хэсэг байсан. Тэгэхээр хэрвээ та энэ Ри Голда зураастай member гэж энэ 2023 оны Япон киног үзэж байгаа бол дунджаар 10/77 минутанд нэг удаа зочих нэ. За тийм ээ өнөөдөр мэмжлэгийн төрөд өндөрлж гин. Тэгээд би одоо нэг та нарт дасаад гэх юм уу одоо нэг юм хүн чинь яг нэг юм гоё хүнд дасаад эхлэхээр нэг юм юу байдаг та ингээд яг нэг юм солиотой өөрийнхөө байдаг та. Би та нарт айгу дасаад байгаа юм шиг үлээ. Тэгээд гэж нэстэй. Тэгээд зүгээр линзэл зүүжийн тэгээд үсмэсээ амар сүртэй янзалж манзалдаг байсан байхгүй. Та нар яг үндэ надад бүр амар хантай байдаг. Тэгээд яг ингээд би гэрээсээ ажилдаг гэсэн үг шүү дээ. Тэгээд гэрээсээ ажилдаг, гэрээс гарах надад нэг шаардлага байдаггүй. Тэгээд ганцаар юм тэгэнгүүт ерөнхийдөө байнгын л ганцаараа л байждаг байхгүй. Тэгээд миний амнаас аваа гарч байгаа юм ингээд миний ярьж байгаа юмнууд нь дандаа ингээд камерын урд та нартай байдаг байхгүй. Та нарт зүгээр хайртай шүү. За яг жинхнээсээ би зүгээр л бичний төсвөл хэлээд идэг биш. Яг жинхнээсээ яг үнэхээр жинхнээсээ би та нарт бүгдэнд чинь амар хайртай шүү. Дараагийн хавчлагаар хэдүүлээ. Тун удахгүй болзъя да. Тэгээд тэр хүртэл баяртай. Би бодороо гадаа өвдөн байгаа дараагийн хавчлагаар уулзлаа. Тэр баяртай. Хайртай шүү за. За сайн өнөр. Гоё зүтгэл.